Хөөрхөн мөндөд үзэгчтэй, сонсогчтой Meta podcast-ийн дараагийн дугаар инхүү эхэлж байна. За энэ удаагийн дугаард Карл Юнгийн аналитик сэтгэл заслал гээд өмнө хийсэн дугаарынхаа part 2-ыг хийх гэж байна. За тэгээ үзэгчдийн өсөлтөөр. За энэхүү дугаарт Meta сэтгэл судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, ерхий захирал, сэтгэл зүйч, сэтгэл засалч, тэгээ профессор эгч маань дахин оролцож байна. Баярлаа. За үзэгчдийн өсөлтөөр яхахгүй дараагийн дахиж нэг аналитик Юнгийн аналитик онлын талаар дахиж нэг дугаар хийхгүй болохгүй байна гэж бодсон учраас тэгээд 2 дугаар дугаарын 2 дугаар дугаар маань болохоор шууд жоохон гүнний сэдв өдрөөр орж эхлэе гэж бодоод байна л та. Яг асуултууд давтагдаж бас магадгүй. Тэгээд ерөөхдөө чиглэлээ явчих хөө. За хамгийн ихний асуулт маань Юнгийн individuation гэж юу хэлээд байна вэ, тийм ээ? Individuation гэдэг нь одоо өөрийгөө олох гэсэн энгийн ойлголтоос юугаараа гүнзгий юм бэ? За individuation гэдэг нь тэгээд зорилго юм уу, эсвэл зам юм уу? Тэ? Энэ нь одоо self руугээ явах гэж үздэг. Self гэдэг нь өөрөө оршихуй мөн чанар руугаа одоо явах. Тэр өөрийнхөө оршихуй болон бүх нийтийн оршихуй руугаа одоо дахин нэг алхам ойртохын тулд заавал өөрийн одоо байгаа энэ төвшин гэж байгаа шүү дээ. Тэрнийхээ мөн чанарыг нь ойлгох гэдэг утгаар ер нь бол хэрэгэлдэг гэсэн үг. Тэгээ яг тэр нөгөө мөн чанараа олно гэдэг нь ер нь бол юм шашны илдэг шиг сонсогддог байна. Тэгээ буддист ч юм уу тэгээ мөн чанараа хайх мах гэдэг. Гол нь энийг яг сэтгэл зүй дээр яг индивидуал гэдгээр нь гаргаж ирсэн бэ гэхээр хүн өөрийнхөө оршихуй мөн чанарыг ойлгож ийж бусад оршихуй мөн чанарыг ойлгоно гэдэг агуулгатай энэ тийц үг юм уу? Оршихуй мөн чанар гэдэг нь юу юм бол? Оршихуй мөн чанар гэдэг нь хүн төрөхдөө л өөрийн гэсэн оршихуй хэлбэртэй ирдэг гэж үздэг. Юу ч юрдөөсөө одоо Юнгийн хаар бол би өөрийгөө дахин олох нь одоо 40 наснаас хойш үйл явц гэд хараад байгаа байхгүй юу. Гэтэ энэ нь яг үнэндээ юу байсан бэ гэхээр одоо зарим гэгэрсэн хүмүүс гэж яригддаг шүү дээ тий. Тэдгээр хүмүүсүүд чинь юу вэ гэхээр бүр яг багаас нь өөрийнх нь оршихуйг нь бохирдуулахгүйгээр орчны ийм одоо үзэгдлүүдийг үзүүлэхгүйгээр шууд оршихуй мөн чанартайгаа харилцдаг тийм техникүүд заагаад явцдаг гэсэн. Тэр нь одоо бясалгалч байд юм уу, өөрийнхөө дуу хоолойг хэрхэн яаж нарийн ойлгох уу ч гэдэг юм уу. Тэгээд тэр дотгошоогоо явж явах процесс донд тэр олон дуу хоолойнуудыг хэрхэн салгаж ойлгох вэ ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ойлголтыг нь төрүүлэхийн тулд шууд хичээл заагаа явчихдаг. Тэгвэл жирийн биднэрт бол тийм хичээл бол ингээд сураагүй байгаа шүү дээ тий. Тэр хичээлийг яагаад бид нар сураагүй вэ гэхээр нэгдүгээр бид нар эхлээд махан бие удирд сурах хугацаа хэрэгтэй болно. Тэр хугацаа нь одоо 0-6 нас хүртэл бид нар махан биеийг бүтэн удирдах сурах гэж оролдож явдаг. За тэгээ махан бие ингээд баагаад, шээгээд, гүүгээд, хооллоод одоо нарийн энэ булчингуудаа хэрэглээд ингээд сурч чинь тий. Хэл яриагаа хүртэл зохицуулж чадчих. Юуг харах, юуг сонсох гэдгээ хүртэл ингээд хүний тарих түүнийг ингээд бичлэлт маягаар ингээд хүлээж аваад өөрийнхөө махан биеийг ингээд connected хийдэг гэсэн. За ингээд connect хийсний дараа бид нар яадаг вэ? Тархины хөгжил рүү явж эхэлдэг. Тархины хөгжил нь ууг нь бол төрхөөс ахгуулаад аль хэзээ үүсдэг. Гэхдээ тэрэнд гол нь юу гэхээр эхлээд ойлголтууд ийм анхны кодууд үүсчиж тэрний дараа тэр ойлголтууд үүссний дараа өөрийн гэсэн тархины ийм бүтцийг үүсгэж явдаг гэж үздэг байгаа байхгүй. Тэгээ тэр нь бол одоо ингээд өсвөр нас хүртэл ер нь бол явна гэсэн. Ер нь бол 6-аас 12 нас хүртэл иймэрхүү нэг процедур явдаг. За тэгээд явж явах явц дундаа бид нар яадаг вэ гэхээр нийгэмд ингээд уусч орохын тулд би өөрийн гэсэн эго гэдэг нэг юм хамгаалагчтай байхгүй болохгүй юм байна. Нэг дархлааны систем байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол би нэг бол хит уусаад, нэг бол хит тэрнээс хамааралтай болоод идэм байна. Тэгэхин тулд эгогийн системийг үүсгэх нөхцөл үүсдэг. Тэгвэл эго систем хизээ үүсэх вэ гэхээр өсвөр наснд үүсдэг. Тэнгүүд тэр нөгөө өөрийн дотоод мөн чанарын дуу хоолой экосистем хоёрын дотоод зөрчил үүсэх үед өсвөр насны тийнейжийн нөгөө хямрал гэдэг зүйл асар ихээр явагддаг. Нэг бол би энэ үеийнхэнтэйгээ ижилхэн байх гээд байгаа юм шиг. Үгүй бол би тэднээс тусгай бүр онцгойрч нэг болох гээд байгаа юм шиг гэдэг юм. Дотоод олон зөрчил явагдаад байдгийнхаа нэг жишээ нь тэр. За ингэж явж байгаад бид нар яадаг вэ гэхээр за ингээд дийлэн хүн юуг сонгодог гэхээр за өөрийнхөө дуу хоолойг сонсох яах вэ? Би одоо энэ нийгэмтэйгээ хөл одоо нийлүүлж чадах яа. Нийгэм юу л шаардаад байна. Би тэрийг ингээ үүсгье гэж яваад
Тэгээд ер нь нэг 35 мав хүртлээ яг энэ загвараар явдаг. Нийгэм бид надаас юу шаардна би түүнийг биелүүлэх гэдэг загвараар явж байгаад 35-аас хойш яадаг вэ гэхээр дотоод биеийн тэр дахин төрөлт үүсэж гэж үздэг. Тэгээд тэр дотоод биеийн дахин төрөлт нь яадаг вэ гэхээр дээшгээ ингээд амар хүчтэй ингэж оргилж гарч ирдэг. Тийм ч учраас тэр одоо дунд насны хямрал нь өсвөр насны хямралтай дүүцгүүц гэж ярьдаг чинь бүр их одоо аюултай. Яагаад гэхээр тэнд нөгөө одоо өөрийнхөө хувьд аль хэзээ үүсгсэн байсан мэрэгчлээ солимор санагдана. Ар гэрээ солимор санагдана. Тэр ч байтугай бүр харизма хүртэл өөрчлөх тийм нөхцөл үүсдэг. Үе гэж үздэг байгаа байхгүй. Тэгвэл яг тэр өөрчлөлтийн дунд юу болоод байгаа вэ гэхээр дотоод тэр мөн чанаран бие гэдэг байгаа шүү дээ тий. Мөн чанаран бие одоо маш хүчтэйгээр нийгмийн өөрийн бүтээсэн дүрийн эсрэг одоо би өөрийгөө тунхагламаар байна гэж гарч. Энэ нь нөгөө индивидуал руу явах замналаа дахин нэг одоо ийм хөвсөл хийж ин гэмээр юм уу? Тийм мөчлөгдөө ороод явна гэсэн. Тэр мөчлөгийг бид нэр анхаарахгүй, анзаарахгүй ингээ өнгөрчхөөр юу үүсдэг вэ гэхээр ер нь бол сэтгэл хөдлөл асар багтай, итгэх багтай тийм одоо амьдрал үүсээ явцдаг. Юу ч хийсэн тэндээс кайф авахгүй, юу ч хийсэн тэндээс юм одоо юугаа одоо амьдралыг мэдрэх тийм мэдрэмжүүд нь бүр эрс багасаад ирдэг гэж. Тэгвэл индивидуал гэдэг нь юу хэлээд байгаа вэ гэхээр индивидуал гэдэг нь энэ амьдралаас хүртэж байгаа бүх юма өөрийн хэлбэрээр одоо мэдрэх тийм процессыг хэлээд байгаа. Тэгэд өөрийн хэлбэрээр мэдрэхийн тулд тэр чинь эхлээд би өөрийнхөө тэр мэдрэмж гэдэг зүйлүүдэд бүгдийг дахин таних нөхцөл үүснэ. Дахин таньсны дараа би түүнийг илэрхийлэх гэдэг нөхцөл үүснэ. Илэрхийлэмж явсны дараа дахиад юу явах вэ гэхээр тэгвэл би одоо ийм олон нөхцөлд би энэ өөрийнхөө индивидуалыг хэрхэн хамгаалах юм гэдэг асуулт. Тэгээд үүний дараачих нь үнэлэмж гэдэг зүйл нь гарч. Миний үнэт одоо миний хувьд би юуг утга учир гэж хараад байгаа. Би хаашаа явах гээд байгаа гэж энийг үүсгэсний дараа тэрний дараачийн систем нь дөрүүд гэж үзээд байгаа. Гэтэл бид нар эхлээ яачдаг вэ гэхээр одоо 0-оос 40 насны хооронд юу явцсан байдаг вэ гэхээр эхлээд дөрүүдээ үсгээд дараа нь утга учир гэдгээ хайх гэж явж гин гэж байгаад ингээд ойлгомжгүй л ингэж явсаар хагаад өөрөөхөө мэдэрж байгаа мэдрэмжийг хүртэл ингээд ойлгохоо болцсон тийм нөхцөл үүсдэг. Тэгвэл индивидуал руу явна гэдэг нь одоо яг таны оршихуугаар та энэ ертөнцийг мэдэр гэсэн утга байгаа даа. Та өөрийнхөө оршихуугаар өөрийнхөө одоо амьдарж байгаа нөхцөл байдлыгаа мэдрэх тэрийгэ 100% мэдэрч ойлгодог хэмжээсийг л индивидуал хэлбэр гэдэг гэмээр юм уу? Тэгэхээр хүн болгонд өөр байх нь шүү дээ, тийм ээ. Тийм. ертөнцийн дээр угаасаа дахин давтагддаг хүн гэж байхгүй. Одоо яагаад бид нар дахин давтагддаггүй вэ гэдээ аваад үзэхээр яг энэ индивидуал учраас бид нар дахин давтагдах боломжгүй гэдэг өнцгөө яригддаг. Тэр хүн бүр individuation тэр процессыг бий болох боломжтой юу? Боломжтой. Зүгээр энийг 100% хүртэх чадамжийг хөгжүүлж чадах уу гэдэг. Тэгээ бас тодорхой амьдралын үед эхэлдэг байх нь шүү дээ, тий. Яг энэ нь бол яг процессороо бол яг ингэж тодорхой амьдралын үед эхлээд байгаа боловч хэрвээ эрт аль хэзээ нэг юм амар сайн өөрийгөө мэддэг тийм хүүхдүүд гэж байдаг шүү дээ. Тийм хүүхдүүд бол энэ индивидуал хэлбэр нь төрхөөсөө заяагдмалаараа өндөр хөгжилсөн байдаг. Тийм хүүхдүүд ихэнхдээ их зөрүүд байдаг. Томчуудын үгэнд орохгүй байдаг. Тэгээ өөрийнхөө тэр нөгөө дуу хоолойгоо өөрийн хэлбрээр ярьж идэг. Тэр үед томчуудын хувьд болохоор нөгөө яг хүмүүжлийн арга барилаараа нөгөө хүүхдүүдэд эвдлэх гэдэг тийм юм. Индивидуал бол өөрөө бол бидний төрлөх зан чанар, төрлөх мөн чанар юм аа гэж. Энэ төрхөд л үүссэн байсан гэж хэлэх юм уу? Төрмөл. За хэрвээ тэгвэл энэ процесс явагдахгүй бол хүнд ямар асуудал үүсгэн заавал явагдах хэрэгтэй юм уу, тийм ээ? Явагдахгүй бол хүн биш болно гэмээр юм уу? Мэдрэхүүнүүд нь бүгд тийм гацалтан байна. Хүн робот хоёр юугаар ялгаатай вэ? Одоо хамгийн энгийнээр ингээд асууя л та. AI хүн хоёр юугаар ялгаатай? Би махад байттай гарт баригдаж болохоор 5 мэдрэхтэй
гэдгээрээ юм болов. Тэгж орж ирж байна. Нөгөө талаас сэтгэл хөдлөл байгаа учраас. Сэтгэл хөдлөл гэдэг яг хасаа надаа сэтгэл хөдлөл гэхээр ингэж бодогдлоо. Харин бас яг тэгж бодонгууд эсрэг санаа нь ингээ гарч ирж лээ л да. Сэтгэл хөдлөлтөө юм шиг байж бол AI чадна шүү дээ, тий. Юм шиг маш их өгөгдөл түнд оруулчаад дурын хүн тэндээс ингээл би ингээд тэгээд ингээл зовлонгоо тоочход бол яг тэр сэтгэл хөдлөлтөнд тийм ээ тааруулаад тийм өнгө аяс илэрхийлээд гоё аваа явчих чадна гэсэн тийм бодол орж ирлээ. Тэгэхээр яг ялгаа энэ дээр гарч ийнэг үйл нэг тийм сүртэй их ялгаа гарахгүй юм шиг надад санагдлаа л та сая. Тийм аа. Тэнгүүд бид нарын би нэг кино үзчихсэн байхгүй юу? Her гэдэг тэр гэдэг нэртэй кино. Яг AI ертөнцийг ChatGPT ертөнцийг ингээ эзэлсэн байгаагаар. Тэнгүүд нөгөө хүн өөрөө ингээ дурлж чадхаа болцсон байгаа байхгүй юу? Хүн ингээ дурлж чадахгүй өөртөө юм хайр олж чадахгүй болсон чинь ChatGPT-тэй ярьсаар агаад тэр нь өөрийнх нь яг юм хүсдэг төрлийн эмгтэйг хүсгэж чадчих байгаа байхгүй. Тэгээд ингээд дурлцж байгаа. Гэтэ тэр нөгөө биеинд нь хүрч чадахгүй байлаа ч гэсэн тэр эрэгтэйгийн хувьд бол яг тэр процесс нь юу болж исэн бэ гэхээр бодит мэт бүр ингээд сэтгэлээрээ сэтгэл хангалуун хизээч амьдралдаа ийм гоё ийм үерхэл байж үзээгүй мэтээр ингээд явж байгаа байхгүй. Тэгээд яг хамгийн сүүлд нь яадаг вэ? Тэр AI өөрөөсөө ингээд унтарч байгаа байхгүй. Одоо хүн төрлөختөнд ингээ байжсэн чинь ингээ тэр AI өөр устгагдчих байхгүй. Яг тэр үед тэр эрэхтэй асар их хоосрлыг мэдэрдэг. Тэгэнгүүт эндээс ингээд хараад үзэх юм бол нэгдүгээрт одоо бодит бус уу гэдэг зүйлийг тарих яг үнэхээр ялгаж чадчихэв үү гэхээр ялгаж чадахгүй. Нэгдүгээрх нь ялгаж чаддаггүй юм байна. Сэтгэл хөдлөлийн миний хүсээд байгаа сэтгэл зүйн хэрэгцээг хэн нэгэн хангачих юм бол тэрнийг би шууд дурлах магадлал хамгийн их байна. Хин нэг шууд хангалаа л болохгүй. Тэгэхээр тэр киноны тэр агуулга нь тэр байдаг байхгүй. Таны энэ дурлаад байгаа чинь зүгээр ингээ миний хүсэл гэдэг хүслийн хязгаарууд дээр яваад байгаа болохоос тэр хүслээ та давж харах хөгжил үүсэхгүй байна. Тэр хүслийг чинь давж харах хэрэгтэй байгаа байхгүй. Би яагаад ийм юм хүссэн бэ? Индивидуал гэдэг чинь энэ байгаа. Юу вэ гэхээр миний хүсэл болгон биелэгтэй чухал биш. Би яагаад ийм юм хүсээд энэ хүсэл яаж хангагдахаар би ингээд сэтгэл хангалуун мэдрээд гэхдээ энэ нь бодит бос уу гэдэг дээр үнэлгээ үзүүлж анализ хийх чадамжтай болохыг хэлээд. Тэгэнгүүт энийг хийх чадамж бол хүн төрөлхтөнд асар одоо challengeable зүйл юм аа. Энэ бол асар их юм чадамж шаардна. Тэр чинь юм ур чадвар шаарддаг зүйл байгаа байхгүй. Жишээ нь чи өөрийнхөө сул талыг шууд хүлээн зөвшөөрч чадах уу гэдэг асуулт гарч ирсэн шүү. Тэнгүүд энийг юугаар ярьсан бэ? Сүүтрээ та хүлээн зөвшөөрөх юм бол гэдэг рүү ярьдаг. Гэтэл хүн төрлөختөн хүн өөрийнх нь заяагдмал тэр хүсэл эрмэлзэл нь юу байдаг вэхээр өөрийнхөө сайн сайхныг бүтээх гэдэг хүсэл эрмэлзэл. Тэгээ энэ өөрийнхөө сайн сайхныг бүтээх явц дундаа шунлын хүсэл гэдэг юм гаргаж ирэнгүүтээ надад байгаа юм байхгүй юм гэдэг дээр ингээд тоглолт хийгээ явчихад байгаа байхгүй. Гэтэ тэр надад байгаа юм байхгүй юм гэхийн тулд юу орж ирж байгаа вэ? Бусад хүний хүсэл надад бас орж нөлөө үзүүлж ийж би надад байгаа надад байхгүй гэдэг юм ярина үхэс би хэрвээ ганцаархнаа байгаад байсан бол би надад юу байгаа юу байхгүйг мэдэх боломжтой юу? Боломжгүй байгаа байхгүй. Тэгээд ингээ харангууд хүнд нийгэм хэрэгтэй гэдэг юм. Нийгэмшиг хэрэгтэй гэхээр бид нар өөрт байгаа байхгүй болон тэр хүслийнхаа хэмжээсүүдийг ойлгохын тулд биднэрт юм харилцдаг юм бодгалууд хэрэгтэй болж байна. Тийм ч учраас одоо Юнгийн онол дээр тэгж ярьдаг байхгүй юу? Хүний дотор эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бий. Анимус гэж хоёр юм бий. Анима нь юу вэ гэхээр миний нэг давуу тал нь одоо би хүүсээрээ бол ингээд эмэгтэй байна тий. Би хүүсээрээ ингээд эмэгтэй байвал миний дотор нуугдчихийдэг болон миний нөөц болох эрэгтэй тарих гэж байгаад байна. Би хүүсээрээ бол би өөрийнхөө сэтгэл хөдлөлийн тэр тархийг бол ингээд бүтээчихэж байгаа. Тэр нь давуу хөгжил эзэмшээ явчихж байгаа. Гэтэ миний логик хэсэг нь тэнд яачих байгаа тодорхой хэмжээнд ингээд хоцрогдол хэлбэр дээр үлдсэн байх юм одоо байж болно. Тэгвэл би ямар хүнийг сонгож суух вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэр нь юу вэ гэхээр би өөрийнхөө аниматай
сонгоцсон байхгүй. Тэгээд би өөрийнхөө анима болон анимус хоёрын дотоод зөрчлөлийг үүсгэж надад тэр одоо индивидуал руугаа нэгдэж орох хэмжээсүүд явагддаг. Тэгэхээр хүний одоо тэр Her гэдэг тэр кинон дээр гарч байгаа тэр зүйлээр ингээ харах юм бол би нэг талаасаа л зөвхөн өөрийнхөө сэтгэл зүйн хэрэгцээгийнхаа чи нэг намайг өглөө болгоныг ингээд үнсээ цэрэгээд байдаг гэх тэгвэл AI чинь бол тэрийг хийхдээ огт төгшөхгүй гэж байгаа зү. Өдөр болгон чамд тэрийг чи өгөөд байж чадна. Тэгээл ингээд гэртээ ороод ирэнгууд за хонгор минь чи минь юу хийвдэ гэж асуугууд өө би тэгээд гэл. За тэгэнгүүт тэгээд миний нэг юм өөрийн interest гэж зүйл байгаа шүү дээ. Миний interest гэдэг зүйлийг ингээ би ярангууд тэр Her гэдэг одоо AI system одоо Siri шиг тийм систем баггүй. Тэгэнгүүт тэр нь ингээл юм яриа л гэдэг. Тэгэл би ийм юм бодож байна. Нөө наадах чинь би тэгж бодож байна гэл ингээл нөө дэмжээл ингээл хамтдаа харилцаал ирэнгүүт тэр хүний дотор юу вэ гэхээр яг үнэндээ өөрийнхөө анимусыг тэнцээ үүсгэсэн байгаа. Тэгээд дурлаад ингээл яваад гэсэн. Гэхдээ тэр нь гол нь юу вэ гэхээр бодит чи мөн үү гингүүд. Бодит хүн биш байсан учраас тэр байхгүй болоход би бүр амьдралдаа мэдрээгүй готрол руу шууд шилжих нөхцөл үүсэж байгаа. Тэгвэл би готролд яагаад шилжиж байгаа гэхээр би хин нэгэнд depend хэлбэр дээр байна. Би хамааралтай байгаад байгаа юм аа. Тэгвэл individual гэдэг нь юу гэхээр тэр хамаарлуудыгаа ер нь бол аль болох ингээ багасгах тэгжээж та өөрийнхөө жинхэнэ self-ыг ойлгох хэмжээс рүү явна гэдэг чиглэлийг өгдөг гэмээр юм уу? Тэр анимусын ялгааг тодруулбал одоо ойлгохдоо би бол нэгдүгээр курстай нэг хичээл үзээд ойлгож байхад анима нь болохоор эрэгтэй хүн дотор байдаг эмэгтэй шинж, анимус нь болохоор эмэгтэй хүн дотор байдаг эрэгтэй шинж гэдэг. Тэрүүгээр л ялгаатай юм уу? Ямар ялгаа байдаг? Ер нь л тэр шүү дээ. Одоо чиний дотор хүссэн өсөөгүй анима байгаа. Миний дотор хүссэн өсөөгүй анимус байгаа. Миний дотор анимус байхгүй. Чиний дотор анимус хоёлаа байгаа. Анимус чинь юугаараа гарч ирж байгаа вэ гэхээр чи өөрөө зүгээр махан биеэрээ аль хэзээ анимусаа бийжүүлэх зэлбэр. Анима чинь байхгүй. Яг гэвэл чи анимага дотор талдаа нууцсан. Миний дотор миний гадна тал бол тэр чигээр анима байна тий. Миний дотор талд нуугдж байгаа маань анимус. Тэгэхээр чин бид нар эрэгтэй эмэгтэй арга бэлгийн тэнцвэр нь эндээ яваад байгаа юм. Нэг нь дотор талдаа нуугдж яадаг миний хүүсийн хэмжээс, нөгөөх нь миний гадна талд байгаа угаасаа төрөлхийн тэр хэмжээсийг гэмээр юм уу? Сонсож байгаа сонсогчдод бас тэр киног үзээрэй тийм ээ. Her гэдэг 2013 оны гарсан кино л өс тээ. Тийм. Яа кино шүү дээ тий. Яг одоо ингээд залуучууд тэр мим болцсон гараалгаа л та. 2013 онд хэдэн жилийн өмнө үзэж байхдаа юу вэ одоо хүн AI дурлна гэнэ үү? Ямар солиот юм бэ? Тэнийг юм бэ гээл тэгжсэн аа яг одоо цагт гэсэн чи өөрөө ChatGPT-тэй амар тэгж харцдаг гэдэг. Тийм мим гарцсан л байсан л та. Яг тэр кино ингээд бодтоор ингээд болж эхэлж байгаа нь ингээд харагдчихж байгаа юм л та. Тэр кинон дээрээс яг гардаг л да нөгөө хүснээ бэлүүлж байгаа тэр арга зам нь хамаагүй тийм ээ. Үр дүн хамгийн чухал байна гэдэг тийм. Аагаас Б рүү шууд л явчих гээд шүү дээ тийм. Б гэсэн үр дүнг авчлаа байвал яг юу байх нь хамаагүй тийм ээ. Тэр кинон дээр бол яа харахгүй өөрийнх нь одоо хүссэн тэр нөгөө одоо эрэгтэй голдортой шүү дээ. Тэр хүний хүссэн тэр анима нэг гарч ирдэг тийм. Өөрөө ингэ бүтээчдэг. AI яг тэр бүх өгөгдлийн ингээд шингээж аваад яг тэр төгс тийм ээ. Өөртөө тохирох тэр дүрийг бүтээчдэг шүү дээ. Энэ нэг талаараа одоо сөрөг талтай юм шиг ингээ бодоод үзэхээр саад дотгоор байж иж хүн хөгждөг гэдэг дээ. Яг нэг тэрнтэй адилхан тий. Ер нь бол хүн өөрөө одоо бид нар яах гэж энэ ертөнцид ирээд байгаа вэ гэдээ аваад үзэхээр байнгын ур чадвар, байнгын сайжрах гэдэг хэв шинжийн өгөгдөлтөд ирчээд байгаа. Тэнгүүд одоо би нэгэн хугацаанд одоо чи ингээ бодъё л да чи 12-тоо хүсэж исэн нэг хүсэл бай тий. Сургуулаа хүрдэн төгсөх юмсан гэдэг хүсэл байсан байж болно. Энэ хүсэл чинь биелсэн үү? За биелсэн байна тий. Тэгээ биелсэн байх тэр чи биелжих үед нь чи баярлсан юм уу? Тийм баярлсан. Тодорхой хэмжээнд. Тодорхой хэмжээнд л баярлж байгаа болохоос биш. Чи 12-тоо байж байгаа шууд сургуулаа төгссөн байсан хэмжээс байсан бол
илүү их баярлах байгаа даа. Тийм шүү дээ. Энэ миний эцсийн зорилго биш шүү дээ, тий. Тэгээд энэ зорилго чинь дуусчлаа. Одоо ингээд хүсэлчин биелжлээ гэх юм бол дараа нь дахиад нэг юм гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ яагаад дахин үүсгээд байгаа. Дахин яагаад ийм юм руу яваад идэм бид нар гэдэг асуулт гарч ирж байна. Зорилго гол одоо амьд байх. Утга учираа хайгаад байгаа юм байлгүй дээ. Тэгэхээр бид нарын гол юм нь юу вэ гэдээ аваад үзэхэр хүн төрөлхтний хамгийн их одоо үүсгэхийг хүсдэг зүйл утга учираа олох гэдэг байгаа байхгүй. Утга учираа хайгаад яваад идэг юм шүү. Тэгээ утга учир гэдэг яг хайхын тулд биднэрт зориг гэдэг зүйл гарч ирдэг. Эсвэл хүсэл гэдэг зүйл гарч ирдэг. Тэгвэл тэр хүслээ биелүүлэхийн тулд нэг юм арга зам хайдаг ч гэдэг юм. Тэр нь одоо ямар арга зам байхаа үл хайхран гэдэг юм гарч ирээд байгаа байхгүй. Гэтэл тэр хүслийн чинь үр дүнд нь яг чиний хүссэн хүсэл муу юм уу гэдэг ингээ асуухаар бид нар яг 100% тийм ээ энэ яг миний 100% хүсэж байгаа хүсэл мөн гэж хэлэх хүмүүсүүд ховор байдаг. Яг гэвэл би яг юу хүсэж байгаа вэ? Мөн чанарынхаа хуваар би юу хүсэж байгаа вэ гэдгийг ердөөсөө мэдээгүй. Тийм болохоор хүн болгон яадаг вэ гэхээр энэ утга учираа хайх гал олон юм оролдоол яв. Хамгийн эхлээд бол одоо гадна ертөнцөөс хайж эхэлж байсан шүү дээ. Тэгээ сүүл рүүгээ л одоо дотогшлох руугаа дотоод зүйл рүүгээ хайж эхэлж байгаа тийм. Шинжлэх ухааны техник технологи хөгжихийн хэрээр ингээд тарих судлал гэдэг байгаа шүү дээ. Тарихыг судлаад байна л гэдэг. Одоо дотгошоогоо илүү судалж эхэлж байгаа юм л да. Тийм гарт баригддгүй үзэгддэггүй зүйлс байна. За би сая ингэж бодлоо. Магадгүй ингээл одоо юм шүмжлэлтэй ханддаг шүү дээ. Юнгийн онолч гэсэн шүмжлэлтэй ханддаг те ингээд зүүдний талиас ингээл 70 ертөнц гээл ингээл 70 хумсаргүй гээл нэг хүн ингээд 5 м хөдөл ингээд одоо ингээд хязгаарлагчаад шүү дээ. Нүдэнд харагдахаар юм хэрэгтэй байна те баригдахаар юм хэрэгтэй байна те надад мэдрэгдэх хэрэгтэй байна гэд. Тэнгүүд яг дотоод мэдрэмж гэж юу юм бэ? Тэр болгоныг одоо шүмжлээд байгаа шалтгаан нь бас хүмүүс одоо хуурамчаар тиймэрхүү зүйл хийж эхэлсэн хүмүүс ихэнх нь одоо байсан болохоор одоо хүмүүс залхацсан болоо даа л гэж бодлоо л да. Дундад зууны үед ч юм уу те ингээл шашин йогтой холбогдуулаад те. За яг сүүл би нэг оройгүй сүм яг уншаад ингээд сонсоод байгаа болохоор тэн дээр бас гарч ирж байгаа юм л да. Ингээл нэг амар олон одоо ингээд гол дүрийн тийм ээ. Хүн ингээл өвчин тусчиж байгаа байхгүй юу. Тэрийг яг ингээд эмчлэх гэж үзнэ нөгөө шашин номынх нь. Өө наачаастай ийм хүн байна гээл нэг отч марамд янз бүрийн хүмүүс үзээлэдэг тэгсэн чинь зүгээр нэг жор удсан юу лээ жор удсан эмчээс зовлон удсан чавганцсан дээр гээд яг тэр үг шиг зүгээр л нэг наач ар Монголоос ирсэн хүн бай тийм ээ ингээд махад үлчгээгээл нэг хоол цагаар имнэл тэгээ болчихж байгаа байхгүй яг. Яг тэн дээр тэр зохиол дээр ч бас гарддаг шиг те. Хитрхийн ингээд одоо тэр дотоод ертөнц рүү ажиглана гэж байгаад ингээд буруу зүйл рүү ч юм уу ингээд одоо сайн мэдгүй зүйл рүү одоо хит орцсон болохоор ч тэр юм ингээд худал зүйлсийг илүү их ингээд дэвргээд тэрэн цаашаа нь илүү их түгээж тарсаар хагаад тэр нь ингээд худлаа юм байна гэдэг нь ингээд хүмүүс мэдээд батлагдаад ирэхэр ч юм уу ингээд тэндээсээ залхацсан юм болов гэж бодлоо л доо. Хүмүүс одоо хүртэл ингээд шүмжлэлтэй хандаад байдаг нь. Одоо энэ 70 ертөнц ер нь ийм гэмээр юм уу? Юу үний? Үнэн гэдгээ тэгвэл тодорхойлолтой. Юугаар хэмжээд байгаа надад. Буруу гэдэг чинь юугаар хэмжигдээд байгаа юм баггүй. Тэгвэл чиний яриагаар бол энэ бол үнэнгээр хэмжигдэх гээд байгаа юм шүү байхгүй. Гэтэл чи үнэн гэдэг зүйлээ хэн тодорхойлоод байгаа гэдэг асуулт гарч ирж байна. Хүн өөрөө л тодорхойлно. Тий. Тэгээд хүн болгоны үнэн өөр байхад би алийг үнэн гэж баримжаалж тэрийг яг энэ бол хөдлөшгүй, нотлошгүй үнэн юм а гэдэг рүү харахын гэдэг асуулт байна. Одоо энэ дээр олонхын нөгөө юу гарч ирж байгаа байхгүй. Сүргийн сэтгэлгээ гэдэг шиг. Одоо парламентын засаглалын тэргээл яг тийм штэ ингээд олонх нь санал нийлж ивэл ер нь бол хүн ингээд сүргийн амтан те ингээд олонхоо дагаа явдгаа гэд. Олонхон зүг гэж үзэж ивэл тэр цөөнхийн хүн ингээд олонхтой ингээд санал нийлхээс аргагүй болчихж байгаа байхгүй. Энэ тиймэрхүү зүйлтэй холбоотой юм болов уу гэж бодлоо л да. Олон хүн тэрийг үнэнгээд үзэж юм бол эсвэл худалдаа үзэж юм бол тэрийг даах хүмүүс байгаа. Тийм. Тэгэхээр чин одоо энэ дээр яг аль нь үний гэдэг асуулт нь өөрөө юм хязгаарлагдмал байдлаар гараад ирж байгаа байхгүй. Одоо чиний асуусан одоо юунгийн онолт ч гэсэн ингээл хүмүүс амар шүүмжлэлтэй хандж байна. Одоо дотоод дуу хоолой гэдэгт шүүмжлэлтэй хандж байна. Тэрийг нь яаж ойлгох юм гээл ингээл ирэнгүүд. Үгүй энийг чи одоо хэн яаж нотлохоос үл хамааран зүгээр юнг гэдэг хүн бол ийм арга техникүүдийг ярьж өгсөн байгаа маа.
Ийм замаар өөрийнх нь дуу хоолойг олж болд юм аа. Ингээ миний ингээ харсан үзснээр бол нэг ийм бүтэц байгаад байна гэдэг юм гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энийг ингээд би юнг ч өөр хүний дотор орж үзээгүй л байж дараа штэ. Би гэдэг нь ингээд ингэж байгаа шиг биш. Юнг үргэлж эргэлцдэг. Юнгийн нэг юм нь юу вэ гэхээр надад ийм мэдрэмж төрж байна. Би энэ мэдрэмжэндээ эргэлзэн гэсээр хагаад хариулт хайхаж явсаар хагаад ийм бүтэц үсгсэн хүн байгаа байхгүй. Түүнээс миний зорилго анханасаа ойлгомжтой байсан гэх юм бол үгүй. Зүгээр мань хүн ингээл ер нь бол яагаад гэсэн бэ гэхээр цаг ямагт өөртөө эргэлзэх мэдрэмжэндээ эргэлзээ түүнийгээ тэгвэл би нотлъя л доо. Яавал нотлогдохын энийг гэдгийг ингээл судлаач хүн шиг ингээл хайж явсаар агаал. За би яг энэ дээр яг 3 дахь читгээдийн өнцгөөс харъя. За миний энэ мэдрэмж нь бас яг үнэн байхыг үгүйсэхгүй. Яг бол сэтгэл хөдлөл бас хүний хуурдаг. Дотоод дуу хоолойч гэсэн хүний хуурдаг байж магадгүй. Хэрвээ тэгэж үзэх юм бол энэ ийм байж болох уу? Тийм байж болох уу гэдэг ингээд маш олон үнцгүүд гаргаж ирсээр байгаа системчлэл үүсгэж чаддаг. Түүнээс биш юунгийн онолч гэсэн алдаа дутагдaltaй үе гэж байгаа юу байгаа. CBT-ийн хувьд бол юунгийн онолол тэнэг зүйл санагдана. Behaviorist-ийн хувьд ч гэсэн магадгүй тэнэг юм шиг юм баригддаггүй юм яриа яваад тахын. Тэгээд эрийг яаж нотлох гээд байгаа гэдэг ингээд ингэж бас болох гээд байгаа байхгүй. Мань хүн юуны өнцгөөс харчаад байгаа вэ гэхээр яг тэр self individual гэдэг self дээр очиё. Individual personal одоо subconscious гэдэг нь юу вэ гэдгээсээ эхэлж яригадаад байгаа өнцөг байгаа учраас дотоод хүний бүтцийг ер нь ойлгомжтой үүсгэж өгөх хэрэгтэй байна. Тархинд бүтэц байгаа шиг тэр харагддаггүй хэлбэрийг бас бүтцжүүлж өгье гэдэг л өнцөг гаргаж ирсэн. Тэргийг чинь бүтцжүүлж өгөхгүй болохоор ч хүмүүсүүд тэрийг чинь нэг хин туртаа өөрийн ийм тодорхойлтыг яриад ахаар 3 дахь читгээдийн өнцгөөс нийтлэг шинжүүдийг нь ярихгүйгээр зөв би тэгж бодоод тэр нь тийм юм шиг байна гэдэг өнцгөр яриад ахаар тэр нь өөрөө шинжлэх ухаанч хэв шинж биш байна гэдэг рүү няцаагдахад амархан болчиход. Тэгвэл мань хүнийх яасан бэ гэхээр ер нь ингээд олон хүнтэй ярилцаж үзлээ. Би өөр дөрөө ч энийг ингээд явуулж үзлээ. Хүний сэтгцэх гээд байгаагийн цаана байгаа тэр нэг бүтэц байна. Ухамсаргууд байдаг бүтэц нэг иймэрхүү дамжлагуудыг даваад дамжаад яваад байна гэдгүүдийг олж байгаа. Экосистем нь ийм юм байна. Eat буюу одоо энэ яг self руу явдаг тэр хэмжээс ийм байх гээд байна. Self руу очихын тулд дунд нь заавал бид нар сүүдэр гэдэг одоо шатыг давна. Яагаад гэвэл тэр чинь миний биелэгдээгүй хүслийн чагсаалтууд тэнд очиж сүүдэрлэгдсэн байгаа юм байна. Тэгээд надад юм муу одоо зан чанар юм уу муу тийм одоо хурдан аргаар өөрийн хүслийг биелүүлэх юм хэмжээс рүү очсон байна гэдгээр гаргаж ирнэ. Тэгээ хурдан аргаар хүслээ биелүүлэхийн тулд сүүдэр бол ямар ч аргыг хэрэгжилж магадгүй. Гэтэ self бол хизээч бусдыг өвтгөн гэсэн хэмжээс байдаг. Хизээч бусдыг өвтгөн өөрийгөө өвтгөн гэдэг тийм одоо хэмжээс рүү орохгүйгээр тэр үйлдэлүүдийг хийж идэг гэж хэлдэг. Тэгэхээр чин энэ бүтцийг одоо юунг бол гаргаад ирсэн байгаа юм байна. Тэгвэл яг энэ бүтцээр нь бид нар сэтгцэд задлан хийгээд үзье гэдэг юм бол бид нар яаж задлан хийх юм? Бид нар энэ барих гээд байгаа юм гэдэг зүйл чинь бие махбод шиг биш юм аа. Одоо жишээ нь сэтгэл засалч нарын хамгийн хэцүү зүйл нь тэр байдаг. Юу вэ гэхээр бид нар эмчийн дата ажил хийдэг. Одоо мэс засалчийн дата ажил хийдэг. Гэхдээ тэр нь хаана вэ гэдээ аваад үзэхэд амьд хүн дээр гэж байгаа. Амьд хүн дээр энэ ажилбаруудыг хийж сурдаг байгаа байхгүй. Тэгэнгүүт эмчнэрт нэг давуу тал гэдэг. Юу вэ гэхээр морг дээр хийж байна. Ягаад гэвэл харагддаг бүтцүүд нь бүгд ижлэхэн учраас тэнд нэг юм модуль байгаа шүү дээ. Модулыг би задлан хийж үзчих явц дундаа ингээд тэрэн дээрээ гарчаад би тэрэн дээр задлан хийж явж болохгүй. Тэгвэл сэтгэл засалч нарын хувьд юу байдаг вэ гэдээ аваад үзэх юм бол заавалчгүй амьд хүн дээр л энэ бүтцнийх нь задаргааг хийж үзчихэж ойлголтыг гэж авдаг. Тэгэхээр чин жоохон харгас нөгөө талаас. Тэгэхээр нөгөө хүссэн үсээгүй сэтгэл заслаар явах гэж байгаа хүмүүсүүд өөртөө ажиллахаас өөр аргагүй. Ягаад гэхээр эхлээд хүм өвдөгж явахаар хэнийг эхлээд яах юм.
Өөр төрөм өөр төрөө гэлс мэс заслаа хийж үзээд за би нэг энэ хэмжээст яваад байна. Би нэг тэр хэмжээст яваад байна гэдгийг ойлгоо тэр онлоо өөр дээрээ ингээд туршиж үзэхээс өөр аргагүй. Тэгээд туршиж үзээ явж явц дундаа өөрийнхөө ч гэсэн одоо муу дөрүүдийг олж харна шүү дээ. Ер нь бол. Тэгээ муу дөрүүдээ олж хараад тэрнтэйгээ хандл болох надад зориг байгаа юу гэхээр ихэнх хүмүүсүүдэд бол тэр зориг бол хязгаарлагдмал хэлбэр дээр байна. Тэгээ яг тэрийгэ үнэнгээр нэг хүлээж авна гэдэг бол асар их одоо нэгдүгээр зориг төвчээр тэгээ хүлээцтэй байдал эднэр бол ингээд чадамж шаардж байгаа байхгүй сэтгэлийн чадамжууд шаарддаг. Тэгэхээр ингээд чадамжуудаа ихсэхийн тулд тэр хүн ч өөртөө ажиллаж явсаар байгаад чадамжаа ихсэх чинь чадамжаа ихссэн хүн ямар ч хүнтэйгээ очиод энэ бүтцээр засал хийхэд яах нь тухайн хүн дээрээ ч гэсэн тэр пэшнийг гаргаж чадна. Тухайн хүнийхэн онцлог тохирсон хэлбэрүүдийг ер нь бол үүсгэж чадаад явдаг гэж хэлж. Ийм байд юм болов. За түрүүний нөгөө shadow дээр жоохон дэлгэрүүлээд тасаач. Shadow-ыг хүлээн зөвшөөрөх болон shadow-д автах хоёрын зааг нэг хаана байдаг вэ? Shadow таних хэрэгтэй байдаг юм уу те? Shadow-ыг танихгүй одоо тэнтэй ажиллаагүй хүн бусдыг юу яаж хардгийг яг ямар асуудал гардаг юм те? Shadow ер нь бол яах гээд байдаг вэ гэхээр өөрийн зөв гэдэг рүү баталж нутлахгүй яваад. Яагаад тэгэхээр үгүйсгэгдсэн хэлбэр дээр байсан. Одоо миний хүсэл үгүйсгэгдсэн учраас shadow үсэж байгаа шүү дээ тий. Тэгвэл үгүйсгэл гэдэг хэмжээсийгээ би тусгаж гаргаад байдаг. Shadow-ийн хэлбэр сүудэрнэ. Тэгэхээр яадаг вэ гэхээр би хин нэгэнд шүүмжлэлтэй хандж байгаа бол тэр шүүмжлэлтэй хандж байгаа хэлбэр чинь би өөрийн хувьд мэдэрчсэн миний нэг өвдөлттэй холбоотойгоор үүссэн shadow байгаа. Би тэр зүйлд дурггүй байна. Үгүйсгэл байгаа. Дандаа энэ дээр ингээ харах юм бол сэтгэл мэдрэмжийн хувьд ч гэсэн үгүйсгэлийн мэдрэмжүүд илүү давмгаалчна. Анализ хийж байгаа хэлбэрээр ч гэсэн үгүйсгсэн нөгөө хэлбэрийг ингээд наад чи үгүй биш үү гэдэг лөө шилжүүлсэн тим юм дээр ойлт хийж гэнэ гэсэн. Яг энийг ингээд танихын тулд яах ёстой болж ирэх вэ гэхээр гуравдагч хүн шиг тэрийгэ барьж авдаг байхаас аргагүй гэсэн. Хэрвээ тэгж барьж авч чадахгүй бол яадаг вэ? Миний дотоод хамгааллын систем өөрөө ажиллаад эхэлж байна. Яагаад гэдэг. Тэгэхээр би өөрийгөө үгүйсгээд байгаа юм шиг тийм мэдрэмж надад давхар төрнө гэсэн. Тэгэхээр хүн өөрийгөө үгүйсгэж өөрийгөө үгүй хийх гэдэг систем бас дотроо бас байж идэг. Тэр нь ямар байдлаар үүссэн байдаг вэ? Shadow-ing хитээдсэн хэлбэр рүү орсон үед хүн өөрийгөө үгүйсгэж өөрийнхөө хүслийн эсрэг үйлдэлүүд хийхэд бэлэн болдог. Тэгвэл shadow-ыг хэрхэн таних вэ? Shadow-ыг хэрхэн хүлээн зөвшөөрөх вэ гэдэг юм гарч ирж байна шүү дээ. За, shadow-ыг таних одоо би сая эхний хэлбэрийг ярьлаа те. Ер нь бол юм үгүйсгэл хэлбэрээр shadow эхэлнэ. Мэдрэмжийн хэмжээс дээр ч гэсэн таагүй мэдрэмжээр танарт мэдрэгдэнэ. Альва нэг юм гараад ирэнгүүт үгүй наад чинь тэгдэхгүй штэ гэдэг юм бодол үүсгэж гарч ирнэ. За тэр бодол дотроо яг гол нь юу вэ гэхээр энэ таны дотоод дуу хоолой юу эсвэл та энийг ингэж харахыг хүссэсэн үү гэдэг ялгаа хоёр өөр өнцөг гарч. Миний дотоод дуу хоолой яг үнэн ярьж яадаг учраас над чи үгүй гээл нотолж батлах шаардлагагүй үгүй над чинь тийм байна гэл ингээд яриад дуусчихдаг. Shadow-гоос хэрвээ нотолж батлах хэлбэрээр гараад ирвэл энэ бол shadow ярьж байна гэсэн. Гэж хэлэгдэнэ. Тэгвэл shadow-ыг танихад юу биднэрт саад болдог вэ гэхэд тэгэхээр хамгаалал саад болдог. Хинч өөрлөвчин дайраагүй хинч өөрлөвчин шүүмжлээгүй байхад бид нар үргэлжийн мөнхөд copy механизм ажилуулад ингэ яваад байдаг. Copy механизм байнга ажиллаад байна гэдэг нь юу вэ гэхээр мэдээллийг бүрэн хүлээж авах урсгалыг хязгаарлагдмал руу байдаг. Тэгээ мэдээллийг хязгаарлагдмал байдал байлгаад ахаар чинь мэдээлэл чинь өөрөө задрахгүй байхгүй. Одоо боддоор би ингээ харах юм бол миний урд анар гэдэг хүн сууж байна гэж би уг нь бол харахаар байхгүй. Би ингээ байжсэн чи би хэрвээ одоо юу гэдгийг анарын ямар нэг асуулт байна шүү дээ тий. Асуулт нь намайг одоо ингээд нэг сориод байгаа юм шигээр би мэдрэх юм бол
шууд би анарыг яаж хувиргах вэ гэхээр шууд ингээл байж байгаа л миний эсрэг байдлаар дайсан яг намааг ер нь сорих гэж байна да гэдгээр би шууд анар гэдэг хүнийг хараад эхлэх байхгүй. Тэгээ хараад эхлэнгүүтээ би чиний бүх асуултыг ямар болох вэ? Гуйвуулж харна. Яаж байгаа юм бол энэ ямар тэнэг амтан бэ гэж эхнээсээ ингээл шүүмж гээл гаргаал ирэх байхгүй. Тэгэл шүүмжээ гаргаад ирэх явц дунд яах вэ гэхээр би хурдхан шиг эндээс нэг бол зүгтгах. Эсвэл би чамайг тэнэг юм шиг чи өөрөө тэнэг заа гэдэг одоо үүсгэл би өөрөө ч мэдэхгүй чамтай амар мэтгэлцэн үүсгэж ярьсан. Тэгээ ингэж явж байгаад нөгөө талдаа ингээ харах юм бол би яг юуг хамгаалаад байсан бэ гэдэг асуулт гарч ирж байна. За анарыг ингээ зүгээр надтай яриа сууж хахад нь би чигээд анар яага над руу дайраад байгаа юм бол тоо гэх ингээл бодоол ихэд анард ердөөсөө дайрсан уу дайраагүй юу гэдгийг би өөрөө яах нь ухамсарлах чадваргүй байна гэсэн үг. Шууд аль хэзээ дүгнэлт нь гарцсан миний дотоодод. Тэр дүгнэлтийнхаа дагуу би тэнд одоо юу бичиж гин гэсэн үг байхгүй. Зохиол бичиж байгаа юм шиг бичиж байгаа. Тэгэхээр чи би нөгөө анар болохоор яг би тэгээ тэрийг анараас чеклж асуухгүй байгаа байхгүй гол нь. Тэгэхээр энэ ийм нөхцөл үүсгэж. Тэгэхээр энэ нөгөө ихэнхдээ хамгаалах инстинктээс үүсээд байгаа маа. Копи механизмаас гаралтайгаар shadow чинь ингэж нөгөө тусгалыг чинь бодит үнэнгээс гуйвэлт юм аа. Өсөөсөөгүй хүн болгонд ийм өнцөг байдгаа гэж хардаг. Тэгээ яагаад ингэж байгаа вэ гэд. Тэгэхээр тодорхой хэмжээнд намайг том болж их явц дунд би үгүйсгэлд өртөжсэн байж таа. Миний гих одоо тэр үйлдэлүүд үгүйсгэд өртөжсэн учраас тухайн үед би тэр сэтгэл хөдлөлийг зохицуулж чадаагүйгээс болоод эсвэл тэрийг би тодорхой хэмжээнд гадагшлуулад үгүй хийж чадаагүй байгаа учраас энэ мэдрэмж чинь тэр доор үлдчихэд тэгээ гарч ирэх болгонд би тэрийг яагаад ах нь зүгээр ингээд одоо амьдарч байгаа мөртлөө би тэр shadow гэдэг байгаа тэр хэсгээрээ одоо бүх амьдралдаа хандах хандлагыг үсгэж харах өнцөг маань тийм бол cognitive bias гэдэг шиг бүр насан туршид нь үлдсэн толб шиг зүйл болсон байна шүү дээ. Тэгээ би тэрийг тэгээд байгаагаа мэдэхгүй байхгүй. Зүгээр л тэр миний хувьд тэр бол үнэн гэж л би итгэв. Энэ бол би гэдэг. Тийм энэ бол би гэдэг итгэж байгаа байхгүй. Гэтэл тэр чинь зүгээр shadow ч юм байгаа маа гэдгийг харах хэрэгтэй байдаг. Тэгээ shadow ингээд хүлээн зөвшөөрөх нь асар их зовлон туулж байгаа юм шиг мэдрэмж. Би ингээд би чинь амьдралдаа анх удаа энийг ингээд одоо эн чинь би өөрийгөө хамгаалж ийна л гэж бодож үүсгэсэн зүйл бахад энийгээ дахиад нураах болж ийнгээ бодлоо. Энэ системээ чи дахиад нураана гэхээр чинь бүр гарыг чинь тастаад авж байгаатай яг ижилхэн болох. Тэгээ тэр зүйлээс ингэж хагцаж сурах нь гэдэг чинь тийм амархан биш. Ёо ямар амар хэцүү бэ миний баг ингээ хурууг хумснаас нахгуулаад ингээ жижигээр ингээ тийм амар өвдөлтүүдийг бид нар тэр нөгөө shadowтайгаа ажиллах явцдаа мэдэрдэг гэсэн. Тэгээд тэр яг үнэндээ бодит чиний жигчэн уруу байсан уу гэд асуухаар тэр бодит биш байсан гэж үү. Гэтэ яагаад тэр тийм амар бодиттойгоор өвдөөд байсан юм бэ гэдэг асуулт байна. Тэр бодитоор өвдөөд байсан гол нь юу вэ гэхээр эхлээд үүсгэсэн тэр анхны тохиолдол гэж байгаа шүү дээ. Анхны код ч нь өөрөө тийм их өвдөлтөн дээр суурилсан код байсан л гэсэн. Тийм их өвдөлтөнд тэр үед л үүссэн болохоос биш тэр дахин давтагдаж чиний амьдралд үүссэн гэсэн. Тэгэхээр чин тэр анхны кодны үүсгэлт чинь л өөрөө бидний shadow-ыг бүхэлд нь бүрдүүлж байгаа. Явж одоо тэгээд хүүхэд нас бага настай холбоотой болчиход идэг тий. Тэгэхдээ тухайн үед нь өөр зүйл рүү хувиргаад ингээд сублимац хийгээд тухайн үед нь ингээд шийдээд яаж иж байгаад гаргацсан бол тэгж юм боломжтой байсан уу? Боломжтой юу? Бодитоор гаргах гэдэг байхгүй. Бодит нөхцөл байдлыг бодитоор хүлээж аваад үнэнг нь хүлээн аваад үнэнгээр гаргах байхгүй. Хүүхдийн толгойн дотор нэг юм байдаг нь юу вэ гэхээр төсөөллөөр гадагшлуулсан. Шууд юм бабл дотор оруулаа. Тэгээд тэр бабл дотороо үүсгэсэн юм чинь төсөөлөл учраас мөнхийн төсөөлөл дотор харах өнцгүүдийг л үүсгэж явж байна. Тэгэхээр яг хүүхд байхад яг тэрийг яг бодитоор харуулах чадамжтай том хүн ер нь хэд байгаа вэ яахгүй. Тэр хүүхэд ч өөрөө ч тэрийг харж мэдэхгүй байж хахад
Дээрээс нь хажууд нь дахиад том хүн тэрийг харж чадах уу гэдэг. Тийм ядаж тэр shadow гэдгийг ойлголттой. Заавал өөр shadow орч биш те. Өөр ямар нэгэн онлоор юу гарчлсан байж болно те. Тийм ойлголттой л байх хэрэгтэй байна шүү дээ. Ядаж эцэг их нь өөрөө тийм ойлголттой бол хүүхдтэй бас ийм байдгаа гэдгийг ингээ харуулдаг. Сая бүр ямар гоё үнэтэй мэдээлэл та өгч бай. Би бол хурдхын подкастад дуусгаа дахиад нэг тэр хэсгийг сонссомоор санагдлаа. За, persona гэж байгаа. За, тэгвэл энэ persona shadow 2 гээд id s нөгөө супер эго гэдэг шиг байнга ингээ тэмцэлдээд ингээ байж идэх юм уу тийм ээ. Дунд нь эго гэж нэг юм ингээ тий гэдэг зохигдоод ингээд хоёр талаасаа зохигдоод байж идэх юм уу гэсэн асуулт байна. Persona гэдэг чинь бид нар энэ хувьд төрхөөс ахгуулаад биднэрт хин нэгэн өгсөн дөрүүд гэсэн. Одоо жишээ нь төрөөл хин нэгний хүү. Би төрөөл хин нэгний охин байна. Тэгээ би тэрийг ингээд өөрөө ч мэдэхгүй. Тэгээ тэр охин л юм байна. Чи тэр хүн л юм байна гэдгээр ингээд хараад тэгэл би хүүхдэн л юм байна гэж харж штэ. Бидний анхны persona тэгэл үссэн. Тэнгүүд би энэ чинээс дуулууртай хүүхэд байх уу, дуулуургүй хүүхэд байх уу гэдэг надад сонголтууд гарч ирж штэ. За тэгвэл энэ дуулууртай байх, дуулуургүй байхыг хэн сонгох вэ гэхээр миний таата мэдрэмж, таагүй мэдрэмж сонгох хэрэгтэй ч байгаа. Shadow persona үүсгэж юм уу? Үгүй. Энэ угаасаа үүссэн. Угаасаа юм одоо өссөн үсээгүй чиний махан бие дээр өөрөө үүссэн байна. Хин байхаа сонгоно гэхээр би ингэж л бодлоо л доо. Shadow-ыг би нөгөө id гэж ерөөхдөө зүүрлэж ойлгоод. Тэгээд persona болохоор ego гэж зүүрлэж ойлгоод. Эднэр чинь 5 өөр бүтцэхгүй. Persona гэдэг чинь чиний гадна талдаа өөрийгөө харагдуулмаар байгаа тэр дүр. Ойлгогдож байна уу? Чи хомсортойгоор харагдуулмаар байгаа тэр дүр. Тэр дүр чамтай чамгүй угаасаа бүтцсэн байж. Нийгмийн харилцаанд ороход. Чамтай чамгүй. Одоо чи сургуульд оруулаад чи хий. Маш олон persona байх нь шүү дээ, тий. Би өөр нэг хүнд бас нэг persонатай тий. Аавд нэг өөр, ээжд нэг өөр, за найзад нэг өөр тийм ээ. Тий. Тэгэхээр чин ингээд харах юм бол чи бүх personanууд чин хүнтэй харилцах явц донд үүсэж байгаа хэлбэр байгаа. Түүнээс тэр persona чин ингээл огт хөдөлдөггүй, огт ингээд зүгээр яг ингээд мөнхөд байж идэг хэлбэр гэх юм бол үгүй. Одоо чинь чи ээжтэйгээ ярих яриа, аавтайгаа ярих яриа чинь ямар ах юм. Шал өөрөө одоо зү. Чи яг бүх цаг үед би бэгээрээ байдгаа гэдгийг чи нотол гэх юм бол чи энэ персонуудаа бүгдийг гаргаж ирж байгаад би энд жижиглэх юм ярьсан байгаа, тэнд жижиглэх юм ярьсан байгаа. Би энд тэднэрт яг ингэж мэдрэгдсэн байгаа гэдгээр л яригдах хэмжээс үлдэх. Хэрвээ чиний энэ хэмжээсүүд өөр газар өөр хэмжээсэнд байдаг бол чиний персонуудад өөр хоорондоо асар их ялгаатай байна л гэсэн. Тэгээ асар их энэ ялгаан дундаа чи өөрөө төөрдөг. За тэгэхээр persona гэдэг зүйл нь ийм байх нь тий. Эго гэдэг систем нь юу вэ гэхээр эго гэдэг систем чинь бидний тархины бүтц буюу тархин дотор болж байгаа үйл явц юм аа. Тэр чинь өөрөө юу вэ гэхээр энэ холболтыг хийж идэг. Миний мэдрэмж болон бодол хоёрын хоорондыг ингээд одоо холбож ойлгуулна. Тэгээ дээрэс нь энэ гадаад ертөнц биш нийгмийн үзэгдэл одоо жишээ нь чи ээж ирж ирж байгаа учраас чи тэр төрлөгөө ороорой гэдэг ингээд персонагоо чи яах нь зохицуулах хэмжээсэнд. Чи ээжтэй чи хамгийн одоо юу гэдэг яг сайн найз шиг харьцаж чадах уу? Одоо би чамаас асууя л да. Чи ээжтэйгээ яг сайн найз шиг харьцаж чадах уу? Үгүй байгаад. Тэгвэл энэ зохицуулалт хаана явагдаж байгаа гэхээр талгоон дотор танин мэдхэн процессд дотор явчихж байгаа байхгүй. За, ягаад чамд асар олон memory-нууд байгаа. Асар олон memory-нууд юу вэ гэхээр чи ээжтэйгээ яг өөрийнхөө харилцах гэж оролдох болгонд ээж чинь том хүн гэдэг персоногоороо чамайг дарж исэн хэлбэр. Чамайг хизээч энэ тэнцүү энэ бол оршихуун хүн шүү гэдгээр гэж харах биш. Үргэлж чи миний үгэнд орох хэрэгтэй. Тэгэх хэрэгтэй гэдэг ийм memory-нууд чамд байгаа учраас чиний memory-нууд чамайг ээжийн дэргэд найз шиг харилцаж болно гэдэг үйлдэлийг хийлгэхгүй. За ингээд хийлгэхгүй учраас чи энэ чи ээжийнхэн хармаар байгаа үг дуулууртай тэр хүүгийн дүр дээр яах нь ороод явна гэсэн.
Ээж тэгээ харагдуулчих юм бол чи аюулгүй болчих жоохгүй. You're safe. Тэгэхээр чи аюулгүй хэмжээсийгээ тооцоолж бодож тэнд үйлдэл хийж байгаа хэмжээ суугаад байгаа гэдэг тий. Энийг бол эго гэдэг. Энэ бол эго систем юм. За тэгвэл одоо shadow руу орж ин тий. Shadow гэдэг л ингээ буцаад ороод ирэх юм бол за аюулгүй мэдрэмж чинь энд ингээд зохицуулагдчих. Арай ил тод харагдаж болох тэр хамгаалтын систем чинь энэ. Гэтэл чи яг дотроо тийм үү? Ээжигээ бүргээ ёо хуцаач ээ гэж дотоод нэг бодлоод чиж болно шүү дээ тий. Яг шүү. Гаднаа үлдэхгүй гэж болно. Чиний тэр нөө дүр чинь ингээд аль хэзээ эгогоор зохицуулагдаад гаднаа чи бол ердөөсөө ингээд үлдээ. Гэтэл чиний дотоод мэдрэмжинд ээж чинь чам руу ойртох болгонд аюул гэдэг юм тохоо өгч болно л да тий. Аюул гэдэг тохоо. Чи тэр мэдрэмжийг одоо хаана зохицуулах вэ гэдэг асуулт гарч байна. Энэ зохицуулалт чинь тэр shadow дээр үүсэх байхгүй. За тэгвэл чи энэ shadow дээр тэр зохицуултыг яаж хийх вэ гэхээр ээж чинь чамайг аяга угаачаач гэдэг гингүүт нь чи наана гаднаа заа гэдэг. За гэдэг ингээ хэлэн тэ. Дотроо чи одоо ингэ заа би пялаад алга болох юм чинь. Дотроо чи би аяг угаахгүй гэдгийг хэлж чадахгүй л байсан болохоос аяг угаамааргүй байсан гэсэн. Гэхдээ чиний дүр дээр очиод экосистем чинь яг аюулгүй байхын тулд чи заа гэж хэлчихээ гэдэг ингээд ийм үйлдэл гаргацсан. Гэтэ чиний хүсэл би аяга угаамааргүй байна гэдэг хүсэл гэж болно шүү дээ. Тэгвэл чи энэ чи яах вэ? Шууд зал гаргаад ээж яана багш яаралтад ир гэж гин гээд цүнхээ үүрээд гараа явах үйлдэлийг хэн хийлгэж байгаа вэ? Shadow чи хийлгэж байгаа. Яагаад? Тэр чи ээжтэй үнэнгээ хэлээд ээж би аяа гомаргүй байна гэдгийг хэлэхгүй байгаа учраас shadow чинь чамд арга зохиож өгөөд хамгийн safe хэлбэрээр гараад явахыг хэлвэл. За тэгвэл id гэдэг нь хаана авах вэ гэдээ аваад үзье л да. Id гэдэг нь бол чиний self байх юм аа. Одоо ингэ дараагийн яг гүний систем individual гэдэг чинь юу руу явж байгаа байхгүй self хайх аян зам байгаа юм аа. За тэгвэл тэр id гэдэг юм чинь юу вэ гэхээр хүн төрснөөс ахгуулаад өөртөө нь бэж идэг тэр нэгэн зүйл юм аа. Тэрний бүх хэмжээс нь ердөөсөө одоо юу гэдэг ямар нэгэн юм өөрчлөгдлөө гэд тэр өөрчлөгдөд байдаггүй. Одоо бид нар бол төрөөл би персона авж байгаа бол self бол төрөөл self-ороо байхыг хаач self-ороо байхыг илүүд үз. Би найзынханд эргэт одоо self-ороо баймаар тэрэн дээр ч гэдэг ингээд бүх цаг мөчүүд энэ зүйл өрдөөсөө ингээд ганхадгүй өөрчлөгдөхгүй байхыг зорж идэг. Тэр тэгээд асар уян хатан гол. Тэрний нэг онцлог нь юу вэ? Цаг хугацаа байдаггүй түүний ойлголтод хим хэмжээ гэж байна. Цаг хугацааны ойлголт байхгүй учраас юу вэ гэхээр би томроод явж байгаа энэ олон түүхүүдийгээ яах вэ гэхээр тэгээд гэнгүүтээ ингээд зэгцлэгэнд л оруулаад тавьчих юм бол тэр амар хурдан идгэрлээ хийчих чаддаг. Гэтэл эго систем дээр яадаг вэ гэхээр тэр намайг тэр үед тэгээд тэгсэн чи яг тэр өвдөлтийг нь би тэгж мэдрүүлмээр л байгаа байхгүй. Тэгжиж би уучлаач гэдэг юм уу гэнэ. Иймэрхүү юм бол. Гэтэл self дээр юу яригддаг вэ гэхээр зүгээр яг анхны төрсөн мэдрэмжээ зүгээр л шууд гэж ярьчихыг л хүсээд байдаг. Тэрийгээ ингээд зөв илэрхийлэх хүртлээ ингэж өөрийгөө сонсогдуулах хүртлээ, мэдрүүлэх хүртлээ амьдрах юм туйлын зорилготой гэмээр юм уу? Тэгээ тэрийгээ ингээд мэдрүүлснийхэн дараа буцаж ирэх хариу урвалыг боддоор мэдэрч ийм туршлага хуримтлуулах ч гэдэг юм уу? Эсвэл одоо энэ юу гэдэг нь ийм скил суулгаж авч яв хөгжлийн юм схемийг үүсгэж идэг нь self-ийн туйлын зорилго гэж. Эгогийн туйлын зорилго болохоор үргэлж аюулгүй байдлыг үүсгэх. Shadow-ийн туйлын зорилго нь бас үргэлж аюулгүй байдлыг үүсгэх. Энэ хоёр чинь бид нарын дотоод аюулгүй механизмыг сүүдэр үүсгэж байгаа юм байна. Гадаад аюулгүй байдлыг эго үүсгэж байгаа юм байна гэдгийг харна. Ийм схемээр ер нь бол ингээд хүн төрлөختөний дотоод механизм зөвхөн self-ийн бүрдлээр ингэж ярих. Зөвхөн self-ийн бүрдэл нь ийм хэмжээст яригадаад байгаа. Тэгвэл зөвхөн self-ээс гадна тэгвэл дахиад юу руу орж болох вэ гэдэг асуулт гарч байна. Одоо ингэж бүр дотогшлыг гээд аваад үзэх бол тэнд дахиад personal subconscious гэдэг хэмжээс орж ирд юм аа.
Тэр personal subconscious дотор юу орж ирэх вэ гэхээр self-ийн одоо өөрийнх нь мөн чанарыг бүрдүүлдэг байсан архетипууд орж ирнэ. Анимусууд нь орж ирнэ гэсэн. Тэгэхээр анимус гэдэг нь дотоод хэлбэрээр яригадаад байгаа. Миний нөгөө эсрэг хүйсийн дүрслэл байгаа. Нэг ийм хэмжээсээр яригдана гэмээр юм уу? Одоо ойлгогдож байна уу? Саний ярьсан нөгөө персона гэдэг нь хэмжигдэж болдог зүйл юм уу? Персона хүчтэй байна, сул байна гэсэн зүйл ойлголт байдаг уу? Байхгүй. Одоо жишээ нь чамайг хүү гэдэг одоо за нэг юм дулмаагийн хүү гэдэг ингээл тавьчих л та тий. Дулмаагийн хүү бол анар юм аа гэдэг ингээд тавьчих л та тий. За чи энэ анар гэдгийнхаа хүчтэй хүчгүй гэдгийг одоо гаргаж иргээд ингэхээр яах нь вэ? Яг нэг ийм персонатай гээд тэндээ хит итгэцэн яг тиймэрэл байна гэдэг хүн илүү персонатай биш сүудэртэй холбоотой гэсэн үг үү? Тий. Одоо сошиал медиа дээр ч юм уу нэг дүр үүсгээд тэрнгээрэл амьдраа тэрэндээ бүр итгэцэн хүн байлаа гэж бодоход. Тэдгэр хүмүүсүүдийн хэрвээ та өөртөөгөө байхдаа тухтай байж чадчихвэл тэр чинь таны self-ээс гарч ирсэн дүр байна. Персоногийн нэг одоо өнцгөн одоо зөрчилдөхгүй байх нөхцөл нь юу байдаг вэ гэхээр self-тэйгээ нэгдэж чадсан персона үүсгэж. Self-тэйгээ нэгдэж чадсан персона үүсчих юм бол тэнд нөгөө ийм гацалт үүсээд байх шаардлагагүй. Би тэнд дүр үүсгэж ийм надад байхгүй юмыг байгаа мэтээр ингэж үзүүлээд байх шаардлагагүй. Хэрвээ надад байхгүй юмаа би байгаа мэтээр үзүүлээд байх юм бол энэ бол юу ах вэ гэхээр асар их зөрчилдөөнд персона. Зөрчилдөөнд персона яваандаа яадаг вэ гэхээр хүссэн үсээгүй хүний готрол руу чиглүүлдэг. Яагаад гэхээр self чинь өөрийгөө үргэлж ингэж түрүүн би ярьсан шүү дээ. Өөрийгөө гадагшлуулад ойлгогдох хэрэгцээгээ ингэж үүсгчээд буцаагаад тэрэндээсээ үүссэн юм чадамж олж авах гэж оролдоод байдаг юм аа. Self-ийн туйлын одоо хүсэл өрдөөл тэр гэсэн. Тэнгүүд персона одоо жишээ нь self нь өөрөө хүүхэд хэлбэр дээр байлаа гэж бодоход би тэнцээ шууд том хүн хэлбэрийн персонаг үүсгэе л та. Том хүн хэлбэрийн персона үүсэд ирэхээр энэ хоёр чинь дотооддоо асар их зөрчил үүсгэгдээд. Дотоод зөрчил үүсгэгдэнэ гэдэг нь юу гэхээр механизма эвдэж гин гэсэн. Тэгээ асар их энерги болон асар их тэр өөрийнхөө одоо хэрэгжүүлж болох тэр энергийг бид нар юунд зарцуулж байгаа. Дотооддоо аль хэзээ тэр зөрчлөө бодол дотроо аль хэзээ алаад дуусах. Тэгэхээр чин гадагшлаад ямар нэг behave буюу үйлдэл болж амжихгүй юм. Үгүй амжихгүй яа гэвэл та аль хэзээ дотооддоо тэр энергийнхаа 70-80% одоо байхгүй болох. 70-80%-ийг энд ингээд дотоод бодлын хэмжээсэн дээрээ үгүй хийцэн юм чинь танд 20% одоо үйлдэл хийх вэ шүү дээ. Тэгэнгүүт таны айдл одоо хиймээр байгаа тэр үйлдэлийг хийхэд 20% энергитэйгээр та яаж хийх вэ? Тэгэхээр team performance үзүүлж чадахгүй гэдэг нь ойлгомжтой болох. Яг тэр үед хүн уналтанд ордог. Тэгэхээр тэр уналтанд орох болгонд бид нар яадаг вэ? Гутралд орно. Гутралд орж гинөө гэдэг чинь гол хэмжээс нь юу вэ гэхээр та өөрөөсөө төдий хэмжээсээр холдоод байна гэсэн. Self-аас холдож байгаагийн илрэл гутрал байдаг. Тэр гутрал гэдэг зүйл чинь нэг талаараа дархлааны систем чинь их муудж шүү гэдэг одоо тохио байдаг гэмээр юм уу? Дархлааны систем чинь муудж шүү гэдгийг тохиог бид нар яадаг яах юу гэж ойлгоод байдаг вэ? Энэ бол их муу зүйл юм шиг байна гэж ойлгоод байдаг. Гэхдээ ингээ бодъё л доо. Чи амьдралынхаа туршид хэдэн удаа одоо танайд хүрж исэн бэ? Шулууд өвөл болгонд. За өвөл болгонд тий. За өвөл болгонд чи тэгвэл чиний дархлааны систем тодорхой хэмжээгээр буурдаг байж таарч ингэж ойлгож болох уу? Тэгээд ирэхээр чи тэнцээ шим шүүстэй хоол идэх хэрэгтэй байна, витамин уух хэрэгтэй байна, ингэх хэрэгтэй байна гэдэг зүйлийг дэмжлэг өгж ийж ханаднаас яатай. Идэгдэг шүү дээ. Тэгвэл яг энэтэй ижилхэн бид нар тасан туршдаа гутралд өссөн үсээгүй тодорхой хэмжээнд бол орсон байдаг.
Тэгээ тэр гутралын гол тохио юу вэ гэдээ аваад үзэх юм бол нэгдүгээрх нь селфи чинь дархлаа унаад хэлсэн байна. Селфиээс холдоод байна. Тэгвэл түүнийг дэмжих ямар нэг юм хий гэдэг тохио байгаад байна. Дараачихын зүйл нь юу вэ гэхээр цаашаага тэгвэл би яах вэ гэдэг одоо хэрэглээд байгаа арга чинь биш байна гэдгийг ойлгуулах гэдэг. Одоо хэрэглээд байгаа энэ дархлааг дэмжиж байгаа арга чинь буруу байна. Тэгэхээр энийг зөв болгоо гэдэг тохио нь сэтгэл зүйн хувьд гутрал гэдгээр илэрч гараад байна. Буруу ойлголт ингээд суудсан. Тэгээ энэ бол селф юм байна. Энэ л яг би юм байна гэд нэг буруу ойлголт авсан хүн байлаа гэж бодоход тэр хүн хэр удаан явах боломжтой бол нэг утахгүй угаасаа л энэ бол би бишээс юм байна гэдэг нь өөрөө ингээд илэрчдэг гэсэн үг үү? Өөрөө илрүүлэхгүй өөрөө селфиг ийм байна гэж бодоод төөрөгдөл дотроо явж гинүү гэдэг хоёр чинь дахиад нэг асуулт бол. Тийм. Тэгэхээр төөрөгдөл дотроо яваад байгаа хүмүүсүүд юу вэ гэдээ аваад нэгдүгээрт зүүд багассан байдаг. Хоёрдугаарт мэдрэмжүүд суларсан. Тэгэл бис алаад байна л гэдэг. Гэтэл яг эргэн тойрныхоо хүмүүсүүд энэ яг алаад байна да гэсэн үг биш те гэдэг ийм мэдрэмжтэй. Тэгэхээр эргэн тойрныхоо хүмүүсүүдийн одоо бид нар яагаад нийгмийн хүмүүс вэ гэдэг. Тэгэхээр биднэрт бодит байдал юу вэ гэдгийг харуулах гэж хүмүүсүүдтэй харилцаа үүсгэж нөхцөл байдаг. Бодит байдлын тусгалыг биднэрт бүрэн ойлгуулах хэмжээсийг өгөх гэж яах нь вэ? Бид хүмүүсүүдтэй харилцаанд орж өөрөө өөрийнхөө бодит дүрийг олж харах хэмжээсүүд рүү явж байна. Тэр хэмжээсүүдийг бид нар болохоор тийм ч учраас хүн нийгмийн амьтан байна. Хизээч дан ганцаар амьдрдаггүй. Ямар ч интроверт хүн огт харилцаанд орохгүй амьдрна гэж хизээч баг. Зүгээр цөөхөн тооны чанартай тооны хідэн харилцаа бол үүсгэж л таа. Экстравертууд бол яах вэ гэхээр бүх газар очиод ингэж өөрийгөө дэлгээд байгаа юм шиг харагдаад байгаа боловч бас үгүй. Түүнд бас чанар хэрэгтэй л байна. Зүгээр хамрах хүрээний л асуудал яригадаад байгаа болохоос биш биднэрт харилцаа заавал хэрэг бол. Харилцаа бэжж би өөрийнхөө self ямар төвшөнд явж байгаа вэ гэдгийг боддоор мэдэрч хүлээж авах нөхцөл. Тэгэхгүй боддоор мэдэрч хүлээж авч чадахгүй байх тохиолдолд би одоо ганцаархнаа одоо энэ self яваад олцдог бол үнэхээр таатай байна. Очоод олоод аваад ингээл чи чинь юм байсан юм уу гэнэ ингээд. Гэтэл агуу дотор сууж байгаа лам нарт хүртэл тодорхой хэмжээнд юу хэрэгтэй байх нь гэхээр гайденс хэрэгтэй бол. Тэр гайденсыг би сүмд сууж ихтаа л аль хэзээ багшаасаа юм уу хин нэгнээс аль хэзээ авцсан л байж таа. Тэр нөгөө дотоод тэр нөгөө юмнуудыг чинь гаргахад нэг бол дан ганцаар одоо явах гээд байгаа мүү гэхээр үгүй биднэрт хүн хэрэг болно. Яг энийг чинь шалгаж идэв юм аа. Яг энэ харилцаа болгон бид нарыг яг тийм юм уу, яг үгүй юм уу гэдгийг чинь боддоор ингэж шалгаж идэг нэг юм процедур хэрэгтэй л. За гэс дараагийн асуултууд руу орохгүй бол өөрийнхөө нөгөө асуухыг мэдхийг хүссэн зүйлсээ асуусаар хагаад нөгөө ганцаарч хэлсэн лекц шиг гэдгийг болчих яллаа. За дараагийн асуулт нь болохоор сая нөгөө зүүдний талаар ярьсан. Одоо зүүдний талаар ярина. За Жүнгийн аналитик сэтгэл судлалт зүүд хэр холбоотой юм бэ? Хэр чухал юм бэ, тийм ээ? Зүүдийг болохоор одоо хилэгдээгүй ойлгогдоогүй мэдрэмжийн илэрхийлэл. Жишээ нь заслын үед бид нар заавал зүүдийг ингэ сонсдог. Яагаад гэхээр харагдаж байгаа хэлбэр нь юм боловч дотоод механизм тэнд нөгөө нэг тарих унтарсан, сүүдэр унтарсан, дүр байхгүй байх үед чинь бидний унтаа байдал. Яг тэр үед хэн л ганцаархнаа ажиллаж идэг вэхээр селф л ганцаараа байж. Тэгвэл селф тэр үед ямар мессеж тарих руу илгээх гэж оролдох вэ гэхээр тэр мэдээлэл хамгийн чухал гэдэг. Тэр цэврээрээ оршиж байгаа дуу хоолой гэж үздэг. Тэгэхээр тэр селфийн дуу хоолойг тодорхой хэмжээнд бид нар ингэж барьж авахын тулд зүүдийг ашигладаг. Яг одоо ямар төвшөнд байгаа селф нь ямар мессежийг өөртөө өгөх гээд байгаа.
Тэр мессеж нь ямар дөрүүдээр илрээд байгаа, ямар хэмжээсүүдээр, ямар үйл явдлуудаар илрээд байгаа. Өдөр тутмын зүүд юм уу? Эсвэл сануулгын зүүд юм уу? Эсвэл өөрийнх нь түгжигдсэн мэдрэмжийн зүүд юм уу гэдэг ингээд зүүд чинь өөрөө асар олон төрөл. Тэр олон төрөл дотроосоо тэр болгоныг ингэж ангилж хардаг байж ийж тэр яг дотоод дуу хоолойгийн зүүд нь энэ байна гэдгийг бид нар барьж авах нөхцөл үүсдэг. Зарим үед бүр архетипууд хүртэл биднэрт мессеж дайж явуулна. Жишээ нь юунг бол дэлхийн 2 дугаар дайныг бол бүхэл бүтэн 5-6 жилийн өмнөөс эхлээд зүүдэлсэн байна. Нэг удаа бүр сэрүүн зүүдлэлт буюу сэрүүнээр яг тэр Европын тал нутаг ингээд цусаар бүр ингээд цусан ийм юу болж байгааг харж исэн байна. Тэгээ яг хэрвээ энийг ингээ харах юм бол бид нар юнгыг бол та бол одоо ингээ хин юм үтсэн байна гэж хэлэхэр байгаа боловч юнг сүүл рүүгээ тэрийгэ задлсан нь юу байсан бэ гэхээр надад энэ газар нутаг дээр асар их юм цус урснаа гэдгийг миний дотоод би self надад ийм мессеж илгээхдээ тийм дүрслэл харуулсан юм байна гэдгийг нь ярьж байгаа. Тэгээд зүүдэлчих явц дундаа одоо ингээд одоо хүн төрлөختний хувьд асар олон ийм дайн болж явах тэр зүүдүүдээр харж исэн байна. Ганцхан дайн биш. Энд ч нэг зан, тэнд ч нэг дайн, тэнд ч нэг дайн гэдэг амар олон хэлбэрээр харсан байна. Тэгэхээр тэр дайн гэдэг зүйлийг юунг бол 5 жилийн өмнөөс би бол одоо мэдсэн байсан юм а гэж ярих юм уу? Яах юм гэхээр ч үгүй. Тэр зүйл бол ингээд аажмаар ингээд тодорж гарсан гэж яригддаг. Зүүд бол их сонирхолтой тийм ээ. Харахгүй одоо хүмүүс ирээд 80% нь мартчихдаг, 20% нь сандаг. За гэхдээ зарим үед бол тэр зүүд ингээд бүр ингээд бодит болсон зүйл шиг тийм ээ. Байж л байдаг, мартагддаг зүүднүүдээс байна. За дээрэс нь хүмүүс заримдаа нөгөө ямар ч зүүдэлтгүй штэ гэж хэлдэг хүмүүс байна. За зарим нь болохоор нэг ижил зүүдэл дахин зүүдлээд байна гэдэг. Тэгтэгч хүмүүс байна. За тэгээд зүүдний тайл гэж бас юу юм бэ тийм ээ? Зүүд бэлэгдэл төрлийн маягаар илэрдэг юм уу гэд. Тэгээд аваад үзэхээр зарим хүмүүс ингээд одоо яг мим болцсон л байдаг л да. Гурвалжин дөрвөлжин юм зүүдлээд байдаг. Юу гэдэг юм мэдтгүү. Зүүдээ одоо ерөөхдөө хүн өөрөө тайлбарлана их утга учиртай гэж хэлэнгүүтэнтэй нөгөө нь зүүдэлж байгаа зүүд нэгсэн чинь юу зүүдлээд байгаа юм бэ? Шал сонь юм зүүдлээд байна гэдэг ч юм уу. Юунг болохоор тэр тал дээр юу гэж авч үзсэн байт юм бол зүүдний тайлбар гэж одоо тогтсон тийм тайлбар байдаг юм уу? Хүн өөрийнхөө зүүдийг яг тайлбарлах ёстой байдаг юм уу? Үнэхээр л зүүд нэг ямар нэгэн зүйлсийг л бидэнд хэлэх гээд байдаг юм уу? Ер нь бол тийм. Зүүдний ач холбогдол нь ямар нэгэн зүйлийг л чамд хэлэх гээд. Дотоодод болж байгаа миний зөрчил байж бол. Миний энэ одоо ийд сүдэр болон эго персоногийн дунд болж байгаа асар олон юм тэнцлүүдч байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр чинь ингээд миний өөрийн хувийн ухамсарын цэгцэлгээг тэр зүүд илэрхийлэх гэж оролдож байхыг бас үгүйсэхгүй. Нөгөө талаараа би хит их юм ачаалалтай харилцааны ядралтай явж байгаа юм бол давтамжтай зүүдийг зүүдэлж байхыг үгүйсэхгүй. Нөгөөх нь бол зүгээр мэдрэмж гадагшлахаа зүүдлэгдээд байхыг үгүйсэхгүй. Зарим нь зүнгийн зүүд гэж бий. Зүн гэдэг нь юу архетипаас орж ирж байгаа мэдээллүүдийн сангууд. Гэх мэтчлэнгээр ингээ харах юм бол бидний дотор олон төрлийн зүүд байгаа. Тэр зүүд болгоны чинь ангилал өөр одоо хэмжээсээс хамаарч иж тэрний тайлал өөр болж байна. Одоо жишээ нь за зүнгийн зүүд гэх юм бол бид нар хамаагүй оролддоггүй зүүд. Зүгээр тэр хэсэгт нь ингээ үлдээ чинь. Гэхдээ наатахаа нэг гифтэхээ ингээд бодоод өнгөрчөөрэй гэдэг ингэдэг ч юм уу. Одоо жишээ нь манай найз охин тэгжсэн баггүй юу? Дөнгөж хүүхэдтэй байгаад тэгээ хүүхэд нь ингээд төрөөд дөнгөж сартаа байж байхдаа над руу бүр амар төгшсөн ярьдаг байхгүй. Бүжээ би ингээд нөгөө хүүхдийнхаа бүксэн дээр юм 9 ширхэг юм юу гараад юм цагаан юм өгт гарч ирээд тэр манай хүүхдийн бүкс рүү ингээд шингээд орчлоо гэж зүүдэлтэй. Энийг яах вэ? Би амар айж сэрлээ гэл тэгэнгүүт тэр чинь нэгдүгээр дөнгөж төрсэн юм хтэй байгаа. Сэтгэл санаа амар ингээд төгшүүртэй байгаа хэлбэр байгаа байхгүй. За чи нэг одоо муу юм бодолгүйхэн шиг гэхдээ ингээд хүүхд мөхтэй арвилд юм уу яад энэ чи тэгээд нэг жоохон тайвшраах уу гэдгсэн чинь
2-7 хоногийн дараа үнэхээр хүүхдийнх нь одоо бүксэн дээр нь хатаг гараад наркоттойгоор тэр хатигны мэс засалд орж байгаа байхгүй. Бүксэн дээр нь юм гараад. Тэгэхээр энэ сонирн бооз дээ. Энийг одоо яг ямар төрлийн зүүд гэж хэлэх байсан бэ гэдэг ингээд үзэхээр би бол тухайн үедээ энэ за зүнгийн зүүд ах шиг байна да гэдгээр л харж исэн. Гэхдээ би тайлбарлахыг оролдохыг хүсээгүй байсан гэмээр юм уу? Гэтэл яг бодит байдал дээр тэр зүйл нь ингээд яг хүүхдийнх нь амьдралд тохиолдсон. Тэгэхээр яг ийм төрлийн зүүдүүдтэй хамаагүй бас ингээд нөгөө тайлбар хийхээс илүүтэй ингээд цэцэлгээг нь ингээд тодорхой хэмжээнд ингээд оруулаад өнгөрөхөөс бид нар аргагүй болдог. Эсэргээрээ одоо жишээ нь би өөрийгөө ингээд нэг юм араб марабад явж ийлаа гэж бодоо. Тэгээ би тэнд ингээд явж байхдаа нэг юм уснан ориглуур хараад байжсэн. Тэгээ уснаа ориглуур хараад байжсэн чинь усан дотор гинт нэг юм хар дүрс гарч ирсэн. Тэр усыг тэр чигээр нь аваа явчихж байгаагаар би зүдэлж байгаа байхгүй юу гэл одоо иймэрхүү юм яриа л та тий. Тэгвэл энийг бид нар энэ бол дотоод биеийн сүдрийн зүуд байна. Shadowing зүуд байна гэдгээр ингээд харна гэсэн. Тэгэхээр ингээд self өөртөө ямар нэгэн юм мэдрүүлэхийг хүсэж байгаа боловч сүдрийн чанаас юм юу түүнийг ингээд шавхагдуулах хэлбэр рүү оруулаад байна. Тэгвэл тэр шавхагдуулаад байгаа хэлбэрийг нь хэрхэн яаж зохицох вэ гэдгийг бид нар энэ чинь ажиллаж болох зүйл болж байгаа. Системийн хэмж бүтцийнх нь тогтолцоон дээр нь ажиллаж болж байгаа зүйл болно гэсэн үг байна. Тэгэхээр сономоод тэр зүүд болгоны тэр нөгөө ийм төрлүүдээс хамаарч альва зүйл өөр байдгаа. Зүүд нь одоо тухайн хүний сэтгэл хөдлөлтэй холбоотой одоо тулгарч байгаа асуудлуудтай санаа зовж байгаа зүйлстэй бас холбоотой гэл. Ер нь л янз янз байж болох юм байна тийм ээ. Тийм. Тэгэхээр нөгөө тайлбар хийх үү хийхгүй юу гэдэг үнцүүд чинь бас өөр гараас ашиглаж болохоор юм байна уу болохооргүй тийм. Зүүд болгон л бас яг утга учиртай энэ төр гэж бас бодох хэрэггүй байх нь шүү дээ. Бүгд л утга учиртай. Утгыг нь зөв гаргах. Утга учиртай юу? Утгыг нь зөв гаргах. За ингээ подкастын хугацаа маань дуусах гэсэн байна. За тэгээд энэ удаагийн дугаараа дуусгая. Яг олон сэдвийн хүрээнд бол ярилцж чадсангүй. Ерөнхийдөө бол өөрийнхөө эхний хэдэн асуултаасаа бүр цаашлаад өөрийнхөө хүссэн асуултуудаа асуугаал тэгээд ерөөдөө ганцаарчсан лекц шиг маягийн л болоод дуусчих шиг л. Сүүлд нь тэгээд зүүдний талаар жоохон багтаах гэж үзлээ. Тэгээд яг хитрхи урт болоод ирвэл бас жоохон дэмиах гэж бодлоо. Дараа нь илүү гоё дахиад шинэ дугаар болгоод баг задлсан дээр бах те. Илүү том сэдв юм чинь зүүдний талаар. За тэгээд энэ удаагийн дугаар ийхэн өндөрлөж байна. За тэгээд продюсер ихч минь маань. За энэ удаагийн дугаарт сонсогчдоос маань асуух асуулт тань юу вэ? За би бол өнөөдрийн нөгөө ярианаас ингээд аваад үзэх юм бол танд үргэлж давтагдаж зүүдлэгддэг зүүд юу вэ гэж асууд юм уу гэж бодлоо. Тэгээд тэр давтагддаг зүүднийхээ учрыг та хэрхэн яаж ойлгосон бэ гэдэг асуултыг тавьд юм уу гэж бодлоо. Сүүлийн нөгөө ярьсан сэдвүүтэй уялдуулаад. Тэгээд тэр зүүд болгон зарим утга учиртай байгаа. Тэр утга учрыг аяг нь та өөрөө олж бас чадах байхаа гэдэг одоо хүсэл тийм үү? Тийм одоо өрөөл юм уу? Тийм байдлаар хэлт юм уу гэж бодлоо. Окей. За эрхэм өндөө сонсогчдоо энэ удаагийн Мета подкастын дугаар ийхэн өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээ уулзлаа. Түр баяртай. Энэ удаагийн дугаарыг сонссон сонсогч та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа.